За дөнгөж нөгөө нэг хичээл хийхгүй бас нэг эрүүл мэндийн шалтгаанаас та нараас жоохон хол байцсан болохоор алдаа оноотой байж магадгүй авах гээхийн ухаанаар хандаад бүгдээрээ сайхан бүгдээрээ нөгөө мэдхгүй дээрээ тохиргоогоо тааруулж байгаа сонсох хичээгээр манайхаа. За тэгээ Атомигийн маркетингийн тухай өнөөдөр хичээл орох шаардлагатай сэдв байсан байна. Тэгээд би ямар ч хэсэг өөрийнхөө ойлгож байгаа. Сая туулын одоо нөгөө нэг презентацийг энэ дэр гаргаад ярих нөгөө яг хүний бэлдсэн презентацийн дээр ярихаар бас жаахан туулыг нөгөө нэг хуулбарлаад яад нэгдүгээрт хоёрдугаарт бас нөгөө өөр юм болгож чадаагүй болохоор түг таг гэдэг авах. Гэхдээ яг өөрийнхөө мэддгээр Атомигийн маркетинг энд байгаа хүмүүстэй бас гоё хуваалцъя гэж миний үднэс бодлоо. Сургалт гэдэг утгаараа биш зүгээр ингээд Атомигийн маркетинг биднэрт ямар давуу талтай вэ, ямар онцлогтой вэ, бид нар яаж ажиллах зүгээр вэ гэдэг талаараа өөрөө бас нөгөө Солонгост очиод хэд удаа бас амжилтын агтанд суусан хүнийхээ хувьд Солонгос багш нарын лекцийг Пахангид ерөнхийлөгчийн лекцийг Солонгос хэлээр нэг 50 60 70% ойлгодог хүний хувьд тодорхой хэмжээгээр бас ингээд гоё мэдээлэл хуваалцъя гэж миний хувьд бодлоо. За тэгэхээр миний хувьд болохоор өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Цэсүрэн гэдэг Sales Master цолтой Atomic компанийг сонгоод 2022 оноос хойш би ер нь Atomic компанитай хамт байгаа юм байна шүү. За тэгээ 24-өөс 26 онд жаахан завсарласан байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас жаахан одоо нөгөө зүүн хичээлдээ суухгүй, лекцэнд хамрагдаж амжихгүй. Гэхдээ ерөөсөө орхиогүй явж байгаа. Атомигийн бүтээгдэхүүнээ хэрэглэсэн хэрэглээгээр ерөөсөө таслахгүй бүтээгдэхүүнээ хэрэглээ явж байгаа. За тэгэхээр энд байгаа хүмүүс болохоор мэдээж өнөөдөр хэрэглэгчийн статустай хүмүүс ч байгаа бах, бизнесийн статустай хүмүүс ч байгаа бах. Тийм болохоор бүгдээрээ Атомигийн маркетинг ер нь монголчуудын хувьд одоо газрын нутаг оронд бас Атомигийн маркетинг яг тухайн улс орныхаа хөрсөн дээр яаж буулгаж бас ажилбал хүмүүс ер нь Атомигийн маркетингийг өөрийн одоо бизнесийн маркетинг болгоод тэгээ санхүүгийн одоо боломжоо хангаж чадах юм. Яаж тэр системийн орлогыг газар унгаахгүй авч чадах юм гэдэг нь бидний бас нэг бодох ёстой, хийх ёстой, хичээх ёстой зүйлүүдийн нэг баха гэж миний хувьд бодож байгаа юм. За тэгэхээр Atomic компани маркетинг ярихаасаа өмнө Atomic компани талаар би бас товчхон өөрийнхөө ойлголтоор энд бас шинэ орж ирсэн хүн байгаа юу туул захир та. Тэгэхээр шинэ орж ирсэн хүн байж магадгүй болохоор Atomic-ийн талаар товчхон яриад маркетингийнхаа талаар хичээлээ орё гэж бодож байна. За Atomic компани миний одоо ойлголт судалснаар 2009 онд анх үүсгэн байгуулагдсан байдаг. Atomic-ийн ерөнхийлөгч нь үүсгэн байгуулагч нь Пахангил гэж маш мундаг одоо нөгөө бизнес эрхлэгч гэхээсээ илүүтэйгээр саяхан өөрөө одоо Бурхны одоо ивэл багтсан дэлхийн 8-чин гэсэн нэртэй ийм гоё ном гаргасан. Өөрийгөө нэг тийм одоо ерөнхийлөгч би одоо энийг үүсгэн байгуулсан юм гэдэг ингэдэггүй маш ийм гоё даруугаар бусдад үйлчлдэг. Тэр өөрийгөө одоо бусдад биеэрээ харуулдаг тэр зүйлээ саяны урайндаа хүртэл оруулж өгсөн байдаг. Гэх мэтчлэн зүгээр ингээд компани удирдлагыг ярихад хамгийн түрүү Атомигаас маш гоё ингээд хайр мэдрэгддэг ийм гоё компани байгаамаа. За 9 онд анх үүсгэн байгуулагдаад өнөөдөр 2026 гэдэг чинь 17 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа нэг ч удаа одоо нөгөө сар бүрийн орлого ашиг, сар бүрийн одоо өсөлт дэвшил нь доошоогоо унж байгаагүй схемийг харахаар ингээд жижигээс те маш удаан тууштай дээшээ ахин дэвшиж байгаа ийм компани байгаа. Солонгос улстай бол шууд худалдааны борлуулалтын компанитай одоогоор бол сүүлийн 2-3 жил номер 1-т жагсаж байгаа. Дэлхийд бол эхний топт болоод багтаж орсон байгаа. Яг энэ шударга системээрээ яг энэ маркетингийн болон одоо чанартай бүтээгдэхүүнээр дамжуулаад маш олон хүмүүсийг би амжилтанд хүргэнэ гэсэн тэр амлалтаараа дэлхийд бас хүлээн зөвшөөрөгдөд маш олон хүмүүс одоо энэ сайхан маш брендийн чанартай бүтээгдэхүүнийг дэлгүүрийн үнээр худалдаж аваад хэрэглээд тэрнээс авсан сэтгэл ханамжаа бусдад дамжуулаад тэгснийхээ хариуд Атомигаас системийн орлогыг аваад өнөөдөр Атомигийн бизнес эрхлэгч хэрэглэгч нар дэлхийд даяар маш олон хүмүүс түгэн тархан суурьшин одоо ажиллаж амьдарч байна. Атомиг гэдэг ийм багаж хэрэгслийг бид нар тэр хүмүүс болон бид нар одоо яаж өнөөдөр ашиглаж байгаагаас шалтгаалаад тухайн хүний орлогын одоо их үүсвэр бий болоод мөн орлогын авж байгаа тэр одоо санхүүгийн эрхчлөөний төвшин бас янз байгаа хүмүүс мэдж байгаа бах. Тэгэхээр энд орж ирж байгаа манай Монгол бизнес эрхлэгч нар ихэнхдээ энэ манай яг лайнд хамгийн өндөр цалтай хүн одоо ямар цалтай хүн байгаа юм бэ? Diamond Master цалтай хүн байгаа юу? Тэ? Хамгийн өндөр цалтай хүн Diamond Master цалтай хүн байгаа маань. Тэгэхээр Атомигийн маркетинг бол өөрөө маш шудраг. Маркетинг гэдэг нь бид нар ингээл гадаад үг хэллэг шүү дээ, тий? Маркетинг гэдээ яриад байдаг. Яг маркетинг гэж юу вэ гэхээр
одоо таа ч гэсэн өөрөө нэг ингээд бизнес эрхлэхээр тухайн бизнесийнхээ одоо төлөвлөгөөг яаж гаргаад яавал сард хэдэн төгрөгийн борлуулалт хийгээд хэдэн төгрөгийн ашиг ажилчдаа цалингаа хувааж өгөх юм те өөртөө хэдэн төгрөгийн ашигыг авахын гих мэтчлэнгээд нөгөө боловсруулж байгаа төлөвлөгөөг л маркетинг гэж яриад байгаа байхгүй юу? За тэгэхээр Atomic-ийн маркетинг бол маш энгийн хинч ойлгоход маш амархан ийм маркетинг байдаг би хувьдаа боддог. Гэхдээ одоо маш тууштай цаашаа суралцаад явах юм бол мэдээж одоо ингээд гаднаас нь харахад их амархан юм шиг мөртлөө бас их тууштай одоо тэг хичээл зүтгэл гаргаж судалж олон хүмүүсээс суралцаж сонсож маш одоо даруугаар суралцсны эцэс амжилтанд хүрдэг ийм маркетинг юм байна гэдгийг би бас олон зүйл дээр харж ирсэн. За тэгэхээр Atomic-ийн энэ маркетинг ашиглаад өнөөдөр цолонд хүрээд ажиллаад явж байгаа хүмүүс маань тэртээ тэргүй одоо Diamond Master цалтай болцсон хүмүүс орлогынх нь их үүсвэрийг орлогынх нь тэр системийн орлого гэдэг зүйлийн амтыг ингээд жоохон ч гэсэн амсцсан хүмүүс байгаа ах гэж миний хувьд бодож байгаа. За тэгээд Atomic-ийн маркетинг нь өөрөө бусад сүлжээний болон шууд худалдааны борлуулалт гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ Atomic-ийн маркетингийн гол онцлог нь дэлхийн нийтээр сүлжээний маркетингийг нэр хүндгүүлжлээ. Ер нь та нар тийг сонсч ирсэн үү? Сүлжээ. Одоо ингээд зүгээр нэг юм онлайн дэлгүүр байгаамаа чи ингээд найзаа энэ рүү ороод ингэж гэхээр хүмүүс сүлжээ сонирхгүй, найз нь сүлжээ сонирхгүй гэдэг ингээд бүгдээр жага хаалт үүсгдэг шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө нөгөө урд өмнө нь олон янзын компаниудын бараа одоо зардаг тэр системээр дамжуулаад хүмүүсийн сэтгэлд хүрчихсэн ойлголт байхгүй юу? Одоо тэр шууд хаалт хийж ин гэдэг маань. Тэгэхээр Atomic-ийн ерөнхийлөгч анх өөрөө дэлхийд те Atomic-ийн шууд худалдааны борлуулалтын маркетингийн түүхийг би заавалч шинээр бий болгоно гэж анх өөрөө ингээд уриалж гарсан байдаг. Яг тэр уриагаа алдахгүйгээр өнөөдөр бас маркетингийнхаа үн цэнийг дэлхийд даяар бусад бүх бизнес эрхлэх хэрэглэгч нартай ойлгуулад тэднэртэй урамшууллын одоо хангалттай системийн орлогыг нь бий болгоод ингээд явж байгаа гэдгээс нь харахад маш гоё шударга маркетингтай хүний төлөө тийм ээ нөгөө ашгийг одоо эрхтгийгш хуваарлагдгаараа бас ийм онцлогтой бүх одоо тохирсон дээд доод хязгааруудыг тогтоож өгсөн ийм маркетингтай гэж миний хувьд ойлгодгоо. За тэгэхээр хамгийн түрүүнд шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүс мэдэх ёстой зүйл нь юу вэ гэхээр Atomic-ийн бүтээгдэхүүнийг би хэрэглэх ёстой байна. Atomic-ийн бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн бэ гэд асуулт гарна шүү дээ. Бүтээгдэхүүн хэрэглэж ижил та бизнесмен болно. Энэ маркетинг ашиглана гэсэн үг. Тэгэхээр бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд хэрэглэгчийн статусаар анх одоо Atomic-ийн онлайн дэлгүүрт бүртгүүлээд орохоор биднээс бүртгэлийн хураамж гэж авдаггүй шүү дээ. За маркетингийн хамгийн анхны онцлог буюу хамгийн дата нөхцөл нь энэ байгаа. Хүмүүст ингээ хэлэхэд айгүй амар гэдэг тийм. Зарим нэг одоо шууд худалдааны борлуулалтын компанид ороход за ямар ч байсан нэг сая 500 мянган төгрөгийн бараа борлуулалт эхлээд хийчих юм байна. Тэгээд орох юм байна. За тэгээд чиний нөгөө хэрэглэгчийн статус үүсээд явах юм байна. Дараа нь бизнес эрхлэгчийн статустай болохын тулд бас ахаад нэг өөр болцол хангаад ингээд ордог. Тэгэхээр ямар ч болцолгүйгээр ямар ч одоо тийм юугүйгээр хүн орно гэсэн үг. Шалгуургүйгээр та энэ Atomic онлайн дэлгүүрийг танд Atomic-ийн одоо удирдлага Atomic компани маань ингээд үн төлбөргүй таны өөрийн хувийн дэлгүүр шиг өгж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд өөрийнхөө одоо хэрэглэгч айдагаараа ороод бараа бүтээгдэхүүнээ судлаад өссөн бараагаа аваад хэрэглэж болж байгаа. За тэгэхээр чи сарын дотор заавалч энэ барааг ийм үнийн дүнтэй барааг худалдаж аваарай гэсэн бас нэг тийм тулгын шаардлага байхгүй гэдгээр бас онцлогтой. Тэгэхээр нэгдүгээр хэрэглэгчийн одоо тий бүртгэл онлайн дэлгүүрийг одоо ашиглахад хураамж авахгүй байх нь, хоёрдугаар сар болгоны норм гэдэг одоо тэр биелүүлэх нэг тийм шалгуур байдаг шүү дээ. Одоо энэ сард ийм төгрөгийн дүнтэй борлуулалтын ийм одоо хэмжээний оноо цуглуулна гэсэн тийм шахалт байдаг. Тэр бол нэг гэсэндээ шахалт гэж би ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг харж хайснараа бас онцлогтой. Тэгээ бусад компаниас энийг бид нар ялгаад хүмүүс тайлбарлаад өгөх юм бол хүмүүс аягүй дуртай хүлээж авдаг байхгүй. Сар болгон борлуулалт хийдэг юм байна. Сар болгон бас нэг PV оноо устсан шүү. Одоо яг энэний дотор ийм борлуулалт хийх бол чиний point оноо устлаа шүү ч гэдэг юм уу те. Хаагдлаа шүү ч гэдэг юм нэг тийм зүйл байдгүй гэдгээрээ маш одоо ийм онцлогтой. За 3 дугаарт нь болохоор миний одоо хамгийн их таалагддаг юм болохоор доошоогоо хязгаар байхгүй одоо доод түвшнээс хязгааргүй оноог цуглуулж чаддаг гэдгээрээ тэр саяны point оноо гэдэг байгаа чинь бараа болгоны доор байгаа PV
PV шүү дээ тий. Тэгэхээр тэр PV-г цуглуулснаар PV-ний цуглуулсны төдөө хувийг биднэрт ашиг болгон хувааж өгнө гэдэг угаасаа маркетинг дээр байж байгаа тийм ээ. Нийт борлуулалтынхаа 35%-ийг бүх шууд худалдааны борлуулалттай компани чинь өөрөө аваад 70%-ийг яах нь одоо хэрэглэгч нартай хувааж урамшуул олгодог. Гэхдээ тэр 70%-ийг яаж хуваарлсан бэ гэдгийг бусад шууд худалдааны борлуулалтын компанитай харьцуулж харах юм бол Atomy бол маш одоо нөгөө хамгийн бага золтонгоос нь ахуулаад хамгийн өндөр золтон хүртэл хамгийн ихийн бага золтонд нь нөгөөд хамгийн өндөр золтонд нь хамгийн бага хувийг нь өгсөн байх жишээний энийг ингээд судлаад харах юм бол бүгд одоо яг ингээд миний төлөө хийгдсэн юм шиг ийм гоё маркетинг байдаг шүү дээ тий. Тэгэхээр надад таалагдсан зүйл бол хамгийн одоо хэдэн мянган хүн би одоо AB2 группээр явагддаг тийм ээ, binary system гэж ярьдаг. Гэхдээ хүмүүс ингэдэг байхгүй. Хоёр системээр явдаг гэхээр ингээд доошоо хоёроо яваад байна гэж байна. Хүн бүр өөрөө хоёр системээр явна гэсэн. Би нэг гишүүн бүртгэлээ гэхэд тэр гишүүн бас ахаад хоёр системээр, тэрний дараагийн гишүүн ахаад хоёр бүлийн системээр ингээд хөгжөөд явах нь шүү дээ. Тэгэхээр тэр олон хөгжиж байгаа хоёр одоо группүүдийн бүх худалдан авалтын point оноо надад дээр ирж одоо 100% бодогддог гэдгээрээ хамгийн гайхалтай гоё онцлог нь тэр юм болов уу гэж миний хувьд боддог. За бусад зарим нэг шууд худалдааны борлуулалттай компанийг харж байхад эхний одоо 3 үеэс 3 дахь үе хүртэл 100% бодогдоод дахиад 4 5 дахь үе хүртэл 5% бодогдоод 6 7 8 хүртэл 80 гэдэг юм уу тий. За ингээд доошоогоо болохоор дараагийн одоо 10 дахь үе дахиад доороосоо шинээр ингээд аваа явдаг. Их хязгаарлалт гэсэн байдаг байхгүй нэг онооны PV-ний point онооны одоо хуваарлалтыг. Тэгэхээр Atomy болохоор хэдэн мянга, хэдэн зуун, хэдэн одоо хүн байсан ч гэсэн танаас хамааралтай бүртгэлтэй, таны доор л бүртгэлтэй гишүүн бүрийн худалдан авалтын point оноо танд 100% бодогдно гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр тэр point оноо 100% бодогдно гэдэг чинь би маш олон хэрэглэгчтэй, маш олон бизнес эрхлэгчүүд маань өөрөө дахиад олон хэрэглэгчтэй байх юм бол миний надад авах одоо системийн орлого маань төдий чинээ өндөр ирнэ л гэсэн үг шүү дээ. За тэгэхээр хоёр дахь дараагийн нэг онцлог нь болохоор дэлхийд нэг кодтай. Би сая одоо хэдэн мянган хүнээс ингээд PV оноогоо 100% бодож авдаг гэж хэллээ шүү дээ. Тэр зөвхөн Монголоор бид нар зах зээлийг харж болохгүй байхгүй юу? Монгол байгаа хүмүүс гадаадын өөр улс оронд очихоор нэг кодоор одоо Cesar миний би нэг кодтай байлаа гэхэд өөр бас нэг шууд худалдааны борлуулалтын компани бизнесменийг судалж байхад тэр хүн Оросд очлоо, Солонгост очлоо. Ахаад Солонгосын одоо хууль журмын дагуу ахаа шинээр ID нээгээд ахаа шинээр бизнес эрхлэгч бүртгэх ажил гардаг тий. Тэгэхэд Atomy болохоор би зөвхөн нэг кодороо ахаад өөр улс орны бизнес эрхлэгч нарыг өөртөө одоо ингээд бүртгэж авах боломжтой байхгүй юу. Тэгэхээр ганцхан би биш, миний доор өчнөө одоо хүмүүс бүртгэлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр Atomy болохоор хин нэгэн заавалчгүй таньдаг хүнтэйгээ ээж аавтайгаа найзтайгаа зууралдах биш. Нэг хүний цаана 10 хүн байна, 10 хүний цаана 100 хүн байна гэж ингэж харж бүртгэлээ хийх юм бол таны танихгүй хүмүүс ч гэсэн таны доор бүртгэл үүсгээд явж идэг. Таны танихгүй хүмүүсээс ч гэсэн маш мундаг сайхан бизнесмен гарч ирж идэг. Энэ олон хүмүүсийн хооронд нь холбож системийн орлогыг хувааж өхийн тулд доороосоо ямар ч юм хязгааргүйгээр одоо тэр боломжийг бүрдүүлж өгсөн байд юм аа. За тэгэхээр дэлхийд нэг кодтой гэдэг нь мэдээж би Солонгост одоо миний доор Солонгос гишүүд зөндөө байгаа. Жишээлбэл Солонгосоос худалдан авалт хийх юм бол тэр хүний борлуулалт надад бас 100% бодогдох нь байна. Тэр Солонгос гишүүний доор ахаад Япон хүн, Америк хүн, Герман хүн те. За Европын улсууд, дахиад Азийн орнууд аль ч орны хүн байсан миний доошоо хамааралтай бүртгэлтэй байгаа тэр нутагтаа тухайн орон нутагтаа худалдан авалт хийж л явах юм бол над руу PV оноо хуримтлагд орж ир би тэрийг маш сайн контролтой байх хэрэгтэй. Зүгээр ингээд орж ирж байгаа цалин орж ирж байх хэрэгтэй гэх ингээд зүгээр бас орхиж болохгүй. Маш сайн контролдох хэрэгтэй. Аль талын одоо багаас хэдний өдөр хэдэн зуун мянган оноо орж ирж байна. Тэрийг яаж тэмцүүлж авах уу гэдгээ бас маш сайн бодох хэрэгтэй. Тэг ихэнх нь бизнесмэнүүд байгаа учраас би зүгээр энийг товчхон ярьж байгаа шүү. Шинэ хүмүүстэй магадгүй одоо яг манай туул захир шиг ингээд сайхан яг тусгаалсны спонсор нь тэр нарийн тоонуудыг хэлж өгөөрэй. За презентацийн учраас би ингээд тоог нь ярихгүй онцлогуудыг яриад яваад байгаа шүү. За тэгэхээр маш сайн контролдоод тэр олон улсаас орж иж байгаа борлуулалтын PV оноо чамд 100% бодогдож байгаа гэдгийг ойлгочих юм бол өөрийгөө контролдоод тухайн ID-гаа сайн ингээд өөрөө удирдах явна гэсэн үг. Байн орж хараад тий аль талд ямар оноо орж ирж байна, аль талаас орж ирж байна. Би хаана оноо харж яж тэр одоо тэнцлийн мөнгөө авах уу тий. Тэгээ хэд тэнцлийн араас бас битгий хөөцөлтөөрэй гэж би бас бизнес эрхлэгч нартай зүгээр уриалмаар байгаа. Миний одоо өдийг хүртэл бас ингээд мөнгө авах гал системийн орлого бүтээхгээл явсан хүний хувьд яг одоо нөгөө урсгалаараа ингээд явж иж болно шүү дээ. Тэгтээ
тэр дундаас танд бизнес эрхлэгчил гарч ирэх ёстой гэдгийг маш сайн анхаараад яг энэ системийг ашиглаад ийм гоё боломжууд байдаг гэдгийг дараагийн хүндээ ярьж өгөөд тэндээсээ бизнес эрхлэгч гаргаж чадах юм бол та нөгөө системийн орлого гэдэг жинхэнэ утгаар нь авч эхэлнэ гэсэн үг. Бараа зарна гэдгийг бол нэгдүгürt ерөөсөө тавихгүй шүү манайхаа. Яагаад тэгэхээр бараа зараад ерөөсөө ямар ч сүлжээний бизнес буюу шууд худалдааны борлуулалт бараа зарснараа хүн ерөөсөө амжилтанд хүрж исэн түүх байдаг юм байлаа. Итомигийн бараа сайн чанартай зархад үнэхээр нүүр бардам. Гэтэ зараал яваад байвал бас нөгөө чи ганцаараа л зараал яваад байна шүү дээ тий. Тэгэхээр багтай болох хэрэгтэй. Багийн хүн чинь цалин авах хэрэгтэй. Тэр хүн чинь цалингаараа урамших хэрэгтэй. Цалин авахын тулд тэр хүн чинь өөрөө бараагаа хэрэгжилж үзээд сэтгэл ханамжаа авцсан. Энэ болохоор зөвхөн сэтгэл хангалуун байдлаа бусад хуваалцдаг бизнес гэж манай Атомигийн ерөнхийлөгч Бахан гэж өөрөө ярьдаг тий. Битгий хүмүүс ингээ ятгаад бараа зарах гээд ингээд яваад битгий одоо тий өдөр 100 хүнтэй уулзэхээр хүмүүс яг 100 хүнтэй уулзаад эсвэлэх гээл тэр хүмүүс бараа зарах гээд ингээ яваад идэг. Зүгээр л Атомигийн бизнесийг хийдэг. Атомигаас сард 100 сая төгрөгийн орлого авах боломж байдаг. Би ийм бизнес хийж байгаа шүү. Мэдээллийг зүгээр тэр 100 хүний дунд шид гэж ярьдаг байхгүй. Тэр 100-г нэг өвчлөгийг ятгах шаардлага байхгүй. Зүгээр мэдээлэлээ шидчих амнаасаа л тэрийг шидэж чадах юм бол тэндээс тэрийг барьж авдаг хүн байдаг. Тэрийг барьж аваад гарч ирээд яг тантай гар хөтөлцөөд ингээд бизнес хийхийг хүсдэг хүмүүс гараад ирэх юм бол жинхэнэ утгаараа системийн орлого гэдгийг авдаг ийм онцлогтой маркетингтэй. За дэлхийд нэг хотдаг сая би ярьлаа тий. Дараагийн нэг онцлог нь болохоор 3 үедээ өвлөгддөг ийм системтэй гэж байгаа манай Атомигийн маркетинг тийм ээ. Та болоод таны үр хүүхэд, таны ач зээнэрт өвлөгдөн үлдэх бас нэг өв хөрөнгө үлдээж гэнэ гэсэн үг шүү дээ. Та ямар цолтой байж байгаад ямар нэгэн байдлаар өвлүүлнэ гэхээр заав шууд нас орох талаар бодож болохгүй тийм. Ямар нэгэн байдлаар шалтгааны улмаас одоо бизнесээ хийх боломжгүй болоход тухайн одоо ID код чинь дараагийнхаа үед өвлөгдөж үлддэг гэдгээрээ бас давуу талтай ийм бизнес байгаа. За тэгээд хамгийн одоо нөгөө доотлол нь хязгааргүй мөртлөө бас нэг гоё юм дээд хязгаарыг тогтооод өгчихсэн байдаг шүү дээ тий. Атоми чинь Imperial Master цолонд хүрлээ өчигдөр орсон 10 жилийн өмнө орсон 10 жилийн дараа орсон хүн болгоно нэг цэг дээр очиж хамт уулзнаа гэдгийг бас маш сайн тэрийг бас судалж үзэх хэрэгтэй. Тэгэхээр дээд хязгаар тогтоогоогүй болохоор нөгөө нэг зөвхөн дээдлийн хүмүүс дээшээ яваал идэг доор байгаа хүмүүс нь араас нь матсаар байгаа л шантардаг одоо шууд худалдааны борлуулалтын хуулийг тэр одоо системийг Атомигийн ерөнхийлөгч яах нь олж харсан байх нь шүү. Тэгээд тэрийг халах ёстой байна. Хамгийн доор байгаа хүмүүс хичээсээр байгаад гарч ирээд хамгийн эхэлж одоо хамгийн дээд оргил дээр гарсан хүнтэй нэг шатн дээр зэрэг зогсох тэр боломжийг олгож өгсөн байдаг учраас та өнөөдөр эхэлж байгаа юм чинь энэ надаас төрөл орсон хүмүүс мундаг амжилтаа явах юм байна. Тэ би одоо тэдэн жилийн дараа орж байгаа учраас энэ хүнээс бас хойно ингээд амжилтаараа хол байх юм байна гэж бодсны хэрэг ерөөсөй байхгүй. Үнэхээр та энийг ороод одоо надш би одоо 4 жил болж штэ. Миний доор орсон хүн магадгүй өнөө маргааш ойлгоод яг бизнесийг жинхэнэ утгаараа хийгээд хүмүүст мэдээлэлээ хүргээд өөрөө энэ системийн сургалтандаа тогтмол хамрагдаа тэ систем гэж юу юм. Системийн орлого олох гэж байгаа бол тэр системтэй хамрагдаж ижил системийн орлого олно гэсэн үг штэ тэ. Тэгэхээр системтэй хамрагдаад системийн орлогоо олоод эхлэхээр аяанда дараагийн хүмүүс нь гарч ирээд явах нь шүү дээ. Тэгэхээр тэрийг бас маш сайн ойлгох хэрэгтэй. Системийн орлого гэдэг маань би системд тасралтгүй хамрагдчихэж олдог орлогыг хэлнэ гэд хэлчихэд ерөөсөө хэлсдэх юм байхгүй миний бодлоор. Өөрөө системийн орлого гэдээ олох гээд яваад байгаа хэрнээ системээ мэдхгүй. Ямар систем дотор орж ирж байгаа. Энэ Атоми биднэрт яг юу хийж өгсөн те? Атомигийн маркетинг нь юу юм? Бүтээгдэхүүн нь юу юм? Юунд сайн? Бүтээгдэхүүн ямар үнэтэй юм те? Хүмүүст яаж санал болгох ёстой юм? Атомигийн бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэхгүйгээр бусдад дамжуулаад санал болгоод амжилтанд хүрсэн түүх бас байхгүй. Ер нь хүн бүтээгдэхүүн хэрэглээд үзээд сэтгэл ханамж авцсан бол нүүр бардам хүнд хэлэхэд айхаа юулгүй шууд ингээд дамжуулж чаддаг байхгүй. За тэгэхээр бүтээгдэхүүнээ эхлээд хэрэглэх нь байна, компаниа судлах нь байна, маркетингийнхаа онцлогийг бас сайн харах нь байна. Гуравдугаар системд дандаа одоо хамрагдах ёстой. Та өөрөө хамрагдах биш тий. Өөрөө хамрагдаад системийг ойлгоцсон. Тэгэнгүүт дахиад дараагийн шинэ хүнээ заавалч үе системдээ дагуулж орж ирснээр таны баг тэр чигээрээ системийг ойлгодог хүмүүс гараад ирэхээр системийн орлогыг багаараа авдаг орлого. Энэ бол багийн хүчээр, хамтын хүчээр авдаг ийм орлого байгаа шүү дээ тий. Ганцаараа явснараа амжилтанд хүрдэггүй учраас өнөөдөр энд сууж байгаа солонгостойгоо өндөр цолтой бизнес эрхлэгчүүд ч гэсэн яагаад ингэж энэ улсын тэр улсын гэдэг хүмүүсээ цуглуулад ингээд семинар хийгээд ингээд байгаа. Энэ одоо бид нартай ингээд хамтарч ажиллах гал нэг баг болох гал ингээд хичээж байгаа хичээл зүтгэлийн бас нэг одоо үзүүлэлт шүү дээ тийм ээ. За тэгэхээр Атомигийн маркетингийн
Дараагийн бас нэг онцлог нь болохоор тэр нөгөө 7 цол байдгийн атомид. Одоо шинээр орж ирсэн манай хууччлаарыг мэдчихэж байгаа болохоор товчхон хэлчихье. За шинээр орж ирсэн атомид ингээд бүх ингээд шууд худалдааны борлуулалттай компани цол байгаад байдаг. Тэр нь яадаг юм бол ийдэг юм бол гэж бодож магадгүй 7 цолтой байдаг. За цол агсан гишүүдтэй атомын нийт PV онооныхоо 40% билүү туулаа. 40% одоо хуваарлж өгдөг. За тэгэхээр зүгээр тэрийг товчхон би ярьчих. Яагаад тэгэхээр Sage Master цолтонгууд ингээд бүх одоо PV онооны борлуулалтыг хуваагаад бүх 7 цолонд хуваадаг байхгүй юу? Тэгэнгүүт зөвхөн тэр одоо нийт PV онооны бараг 2/1 нь Sage Master-ууд очдог. Sage Master гэдэг маань хамгийн ихний таны хийх ёстой хамгийн ихний цол буюу хамгийн эхлээд системийн орлогыг амтлах одоо тэр эхлэлээ дөнгөж одоо эхлэн гэсэн үг. Sage Master гэдэг маань орчуулад миний одоо ухаанаар бодох юм бол борлуулалтын мастер юм уу да тий. Тэгэхээр хамгийн эхлээд хүн яагаад Sage Master болох ёстой юм гэхээр хамгийн эхлээд та борлуулагч хийх нь байна. Тэр борлуулагч хийнэ гэдэг нь өөрөө бүтээгдэхүүнээ хэрэглээд бусад бүтээгдэхүүн дамжуулснаар бусад хүмүүс бүтээгдэхүүн аваад хэрэглэсэн чинь танд оноо point цугласан байна. Тэрийг чинь шагнаад атомын Sage Master гэдэг цол олгодог. Тэр Sage Master цолондоо бүх нийт одоо тэр атомын борлуулалтын PV онооны 2/1-ийг баг хуваарлж өгдөг. 10% одоо Sage Master хуваарлж өгдөг байхгүй. За тэгээд Sage Master гэдэг маань өөрөө хувийн одоо point оноо гэж байдгийг та өөр дээр бараа захиалаад 300 мянган PV-ний захиал оноо бий болгоод дахиад хоёр талын группээс чинь 2,500 мянган PV буюу 300 мянгаар 8 удаа одоо ингээ борлуулалт хийгдсэн ийм тохиолдолд та Sage Master гэдэг анхны цолыг авдаг. За дараагийн цол нь Diamond Master гэдэг. Sage Master цол авахаар онооны тэнцэтгэлийн мөнгө, за цолны урамшуул энтрийг хувийн спонсоруудаас манайхан бас сайн асуугаад аваарай заа юу. Тэгээд энд байгаа бизнесмэнүүд ихэнх нь мөнгөнд мэдж байгаа учраас би хэлэхгүй өнгөрлөө шүү. За шинэ хүмүүс байгаа байж магадгүй гэж товчхон цолуудыг яриад явчих. За тэгээд Diamond Master гэдэг Sage-ийн дээдхийн цол нь тэр нь болохоор яг одоо нөгөө Diamond Master-с эхлээ жинхэнэ одоо нөгөө системийн орлогыг авч эхлэн баг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Заавал багтай байх хэрэгтэй. Таны баруун тал 2 Sales Master, зүүн тал 2 Sales Master байж ч та Diamond Master-ийн болцлоо. Diamond-ийн дээдлийн цол нь Sharon Rose Master. Sharon Rose Master нь ахад доотлийнхаа цол байгаад Diamond Master хоёр талдаа 2 одоо цолтон бэлдэж хамтарч багаар ажиллаж ич Sharon Rose Master болно. Sharon Rose Master-ийн дээдхийн цол нь болохоор Star Master гэж байгаа. Star Master маань бас яах вэ? Баруун талдаа 2 Sharon Rose Master, зүүн талдаа 2 Sharon Rose Master бий болгож ирж Star Master бол. За Star Master-ийн дараагийн цол нь Oriole Master тий. Star-ийн дээдлэгч Oriole Master. Oriole Master болохоор Star Master-ыг баруун талдаа 2-ыг, зүүн талдаа 2-ыг. Яг доод төвчнийхээ цолтныг 2-2-ыг дээшээ ингээд одоо бэлтгээд хамтраад багаараа ажилласныхаа үндсэн цол ахаад явах нь шүү дээ. Цолны урамшуул бол үнэхээр гайхалтай одоо аяллаа, бэлэн мөнгөний урамшуулал, аяллаа урамшуулал, гэр бүлээрээ аялах, круиз аялал гээд маш их одоо орлогын бэлэн мөнгнүүдийн тоо харагдж идэг. Тэрийг харж бас мотивац авч болно те. Яагаад гэхээр хүмүүс тэр мөнгийг харуулахаар хүмүүс бас их урамшдаг байхгүй юу? Тэгээ мөнгийг харуулад ирэхээр хүмүүс яадын гэхээр нэрээ авчмаар юм шиг санагдаад бас яах ингээ мотивац авдаг л да. Би бол зөндөө олнуудаа тэр мөнгөний тоог бол харж ирсэн. Гэхдээ хамгийн эхлээд ямар ч гэсэн шинээр ажиллаж байгаа хүмүүс мөн тэр Sage Master гэдгийг маш гоё ингээд зөв эхэлчих юм бол дараагийн цол руугаа их хурдан явах юм шиг надад санагдсан. Би бол одоо яг ингээд маркетингийн онцлогийг л ярьж байгаа болохоос биш яг нөгөө нэг өгдөг мөнгийн авдаг шагналын бас яг нэг үрчлэн презентацийн байх болохоор мэдэхгүй байна. Гэхдээ би одоо нэг өдрийн өмнө ч юм уу магадгүй бэлдсэн байсан бол би ер нь аюу сан юм цээжилдэг юм байхгүй юу? Би нэг хичээлийг үйлгэж хараад бараг тоо моо бүх юм цээжлээл эргүүлэл дараа хүмүүс ярьдаг юм төрлийг хүн өнөөдөр даанч сая бараг орондоо хөвчихсэн чи хичээлдээ ороороо гэдэг ингээ гараад ирсэн учраас өөрийн одоо нөгөө нэг мэдэрсэн мэдрэмжийнхаа үүдэн дээр та нартай би энэ юуг ярьж байгаа шүү. За маркетингийнхаа онцлогуудыг ярьж байгаа шүү. За тэгээ сая би Oriole Master дээр очиод дууссан. Тэгээ Oriole Master 2 Star Master гаргаад Oriole Master гэдэг цолыг авах нь Oriole Master-ийн дээдлийн цол нь Crown Master гэж байгаа. Тэр нь бас баруун зүүн талдаа 2 Oriole Master-ыг төрүүлснээрээ Crown Master. Хамгийн дээдлийн цол буюу нөгөө нэг цэг дээр очно гэдэг цол нь Imperial Master байдаг. Сая би Солонгост амжилтын ахтам суухад Imperial Master өнгөрсөн бидний сард суулаа би. Тэгэхэд би яг тэр нөгөө нэг юм машинаар 1 тэрбум воныг өгж байгааг бэлэн мөнгөний шагнал өгж байгааг нүдэрээ харсан. Тэгээ тэр мөч бас их
гоё харагдчихилээ, их сайхан харагдчихилээ шүү. Тэгээд Integral Master гэдэг маань тэр Crown Master-ыг баруун зүүн гар талдаа 2-2-ыг төрүүлнэ гэсэн. Ингээд саяны энэ цолны нэг юм дээшээ 2-2 цол гэдэг ингээд анзаархаар хүмүүст анзаарагдана. Хоёр хүн байна штэ. Заавал та дахиад шин хоёр хүн гэхгүй штэ. Бүр анханасаа зөв эхэлж чадах юм бол хоёр талдаа 2-2 sales master яг тас бариад тавуулан нэг баг болчих л та тий. Тавуулан нэг баг болоод нөгөө 5 маань дээшээ ингээд тавуулан явхад нөгөө таны доотлын хүн чинь дахиад доороо 5-ны тийм хүнтэй болох нь шүү дээ. Дахиад тэр хүний доотлын хүн чинь sales master чи дахиад 5 хүнтэй. Инхээр нөгөө нэг багийн хүч нь тэлээд явсаар байгаа. Тэр цалтан гэдэг юм руу дээшээ ахиж болох юм байна гэж би бодсон. Би бол одоогоор яг хоёр талдаа 2-2 sales master яг ингэж бэлэн болж өгөхгүй байгаа байхгүй юу? Зөндөө sales master болоод болоод ингэж хүмүүс явдаг. Тэгэхээр яг гар бариад бизнес хийгээд хамтдаа дээшээ тэр империал хүртэл явах нэг 4 хүнийг эхлээд хоёр талд олох хэрэгтэй гэж надад бодогдсон. Тэгэхээр та хэд бас энэ дээр өөрсдөө санаа надаас илүү мэдж байгаа айлгүй. Би зүгээр хар ухаанаараа гэдэг юм өөрийнхөө мэдрэмжээр тэгж бодсон байхгүй юу? За тэгэхээр цолонд хүрэхдээ бол нэг тиймэрхүү арга барилаар цолонд хүрж системийн орлогыг авах юм байна гэж манайхан ойлгох хэрэгтэй. За тэгээд Atomic-ийн сүүлийн үеийн бас мэдээг би нэг товчхон дурдаад ерөнхийдөө өндөрлөе. Би амар удаан ярьж ийнө хөтлөж байгаагүй юу? Цаг гайгүй те. Зүгээр. Би бас нэг ямар ч ингэж лекцийг манайхаа ингэх хэрэгтэй гэж штэ нэг 20-30 минутанд багтаачих юм бол хүн нэг авах юмаа ч авчдаг, сонсох юмаа сонсчдаг. Тэрнээс хэтэрчгээр нөгөө түрүү чи авсан юм мартагтаа тэгээд ёо шуган дуусаасаа гэдэг. Би бас аягүй тийм богино хугацаанд товчхон юмыг сонсоод ойлгох дуртай, тийм юм ярих дуртай хүн учраас тэгж байгаа шүү. За цолны талаар би сая тэгээд ярьсан. Тэгээ маркетингийн онцлогуудыг би та нарт ярьсан. Яавал ер нь энэ цолонд ингэж дээш явах юм байна гэдэг ерөнхий ойлголт өгсөн байх гэж миний бодож байна. За сүүлийн үед би бас ингэж нөгөө Бахангид ерөнхийлөгчийн мэдээллийг сонсчод одоо AI амар их одоо бидний яг урд ирчлээ шүү дээ тий. Дээр одоо манай солонгос спонсорууд чинь бидний гуйгаад орчуулга хийлэгдэх байсан бол одоо зүгээр мөнгө төлөөд AI-аар орчуулууд энэ төр. Одоо тийм мөнгөтэй болчихороо хүмүүс чинь өөр болчтой юм байна нэг хүн гэдэг юм мартангуудаа шууд технологио ингээд үнэлээд мөнгөөр аваад явчихт юм биш үү. Тэгээ манай нэг солонгос спонсорлаад дээр би нэг хальт хичээд орсон чинь AI орчуулагчаар лекц уншиж байгаа харагдсан. Тэгэхээр энэ хиймэл оюун ухааны энэ одоо хүчтэй ийм шинжлэх ухааны хөгжил бидний хаалгыг тогшоод аль үзээ ирсэн. Энэ Atomi бас одоо 2-3 жилийн өмнөөс энэ хиймэл оюун ухааны хөгжлийг олж харсан учраас өнөөдөр ч гэсэн Atomi-гийн одоо ерөнхийлөгч өөрөө ярьж ирсэн. Аль хэдийн бид нэр одоо тий хэрэглэгч нартаа, бизнес эрхлэгч нартаа хувийн бизнесийг яаж үлдээх вэ? Энэ Atomi онлайн дэлгүүрийг энэ хүний хувийн дэлгүүр болгож бид нэр яаж энэ хиймэл оюун ухаан цөөрж үлдээх вэ гэдэг тал дээр аль хэдийн одоо судалгаанд ороод бүх юмаа цэгцлээд одоо нэг 2 жилийн дараа гэхэд ер нь бол Atomi тэр чигээр автомат болно. Тэгэхээр тэр нь та нар бас ингэж хөл нийлүүлж тэрийг ашигладаг чадварт одоо нь суралцах хэрэгтэй гэж байгаа юм тий. Atomi-гийн ерөнхий зүгээр жишээ болгоод ярихад Atomi-гийн ерөнхийлөгч ингэсэн шүү дээ. Гоё ярьсан. Өөрөө ингэж та хаач явсан те хамаагүй би таны гар утсан дотор л байж робот хэлбэрээр байж. Тэгээд очоод дэрэг чинийг товчлуур дарахад Бахангил Atomi-гийн нүүсгэн байгуулагч өөрөө шууд утасны чинь дэлгэцэн дээр гарч ирээд одоо миний ярьж байгаа маркетингийн танилцуулга, компани танилцуулга чиний өмнөөс ярьж өгдөг болно гэж. Тэр чинь цаанаас нөө хиймэл оюун ухаанаар ингэ тохируулах нь шүү дээ. Тэгээ нэг ганган одоо нүүсгэн байгуулагч маань робот хэлбэрээр шууд гарч ирээд хүмүүст мэдээлэл хүргэдэг болно. Магадгүй бүр ингэж системээ бизнес эрхлэгчнэрээ яаж халамжлах вэ гэдэг энэ системийг бид нар AI дээр тулгуурлаж боловсруулж байгаа бас нэг онцлог нь юу вэ гэсэн чинь магадгүй та ингээд хүмүүстэй уулзаад юм уу те бизнес хийж байгаад яг ингээд зогсоод ингээд нэг идэвхгүй болонгот чинь чамд ингээд мэдээ очдөг тий хөөе гараач хүн амьтаа уулзаач бараа бүтээгдэхүүнээ танилцуулаач тий Atomic системийн сургалтанд орж ирээч гэдэг ингээд утсан дээр чинь баг нөгөө нэг аллам сэрүүлэг шиг дуурах хэмжээний ийм зүйлийг бид нар бэлдэж байгаа. Тийм учраас Atomi та нар одооноос эхлээд бас яг тэр одоо хурдтай хөгжил бид нар ингээм хамтаараа бэлдэх учраас утгагүй Atomi бас та нарт шинэ гоё тийм хиймэл оюун ухаантай зэрэгцсэн системийг бэлэг барихад ингээд бэлдсэн. Аль хэзээ бэлтгээд одоо дундаа орсон маш сайхан боловсруулагдаад явж байгаа гэсэн болохоор бид нар яана одоо тий шинэ 900 нэрж जैन хиймэл оюун ухаан хөгжиж जैन энэ Atomi-гийн онлайн дэлгүүр бас өшөө илүү те миний гар оролцохгүйгээр автомат болохгүй байх таа гэж бас санаа зовж байгаа юм байж болно шүү дээ. Тэгээ тэр нь санаа зовлтгүй Atomi-тайгаа хамт байгаараа Atomi-гийнхаа төлөө өөрийнхөө төлөө Atomi гэдэг энэ түлхүүрийг багажийг одоо машин та одоо машинтай байлаа гэхэд Atomi гэдэг энэ түлхүүрийг ашиглаад
хааз торомзоо тохируулаад ишгээд амжилтанд хүрэхийг бодоорой гэж Атомигийн ерөнхийлөгч хэлж илээ. Надад хэлсэн юм шиг ярьж байсан. Тэгээд маш гоё тим юм боловсруулж байгаа болохоор бид нар энэ одоо AI-ийн хөгжил дэвшилтний хоцрогдчих вэ, тэгчих вэ гэж санаа зовлтгүй болж байгаа юм байлээ шүү гэдгийг бас хэлмээр байна. Хамгийн сүүлд би бас нэг зүйлийг сануулхад яг бизнес одоо би маркетинг ярьж байгаа учраас бизнес гэж яриад байгаа юм. Түүнээс биш өөр сэдвээр ярил бизнес гэдээ яриад байх бах. Яг бизнесийн системийн орлого олъё гэж байгаа зүгээр бүтээгдэхүүнээ л маш сайн судлах хэрэгтэй. Бүтээгдэхүүнээ л маш сайн хэрэглэх хэрэгтэй. Энийг юунаас харж болох вэ гэхээр анх 2009 онд Атомын үүсгэн байгуулагдаад хамгийн түрүүнд Америк улс руу гарсан байдаг шүү дээ. Энэ яагаад гарсан гэсэн чинь Атомигийн ерөнхийлөгч өөрөө бас энийг дурдж ирсэн саяхан нэг лекцэн дээрээ юу гэсэн чинь Атомигийн бүтээгдэхүүн өөрөө далавчтай шүү. Тэр далавчийг та нар нисгэж чаддаг байх хэрэгтэй. Бүтээгдэхүүн чанартай учраас Атомын компани Америк руу орё гэж бодоагүй байхад бүтээгдэхүүн төрүүлээд орсон учраас бүтээгдэхүүнээ дагаад компани систем орсон юм шүү. Одоо дэлхийн улс орнууд руу ихэнхдээ тэгж байгаа. Хүнээс хүнд дамжаад бизнес эрхлэгчээс хэрэглэгч нарт дамжаад хэрэглэгчээс бусад хэрэглэгч рүү дамжсаар байгаад Атомигийн онлайн дэлгүүр ороогүй байхад нь тухайн бүтээгдэхүүн тухайн улс руу орж байгаа учраас бид нар бүтээгдэхүүний чанараа араас нь дагаж систем тэр улсад очиж ажиллаж байгаа шүү те. Одоо хэрэглэгчнэрээ бодож штэ тийм ээ. Монголд ч гэсэн тэгсэн штэ. Монголд Атомын албан ёсоор 2022 онд орж ирлээ гэхэд төрүүлээд бүр 17 ковидын үед 18-9 оноос эхлээд Атомыг бүгдээрээ хэрэгэлдэг болчихсон, мэддэг болчихсон. Бүтээгдэхүүн Монголд орж ирээд борлуулагддаг болсон байсан байхгүй. Тэгээ энийг судалж байгаад Атомигийн ерөнхийлөгч юу гэж боддог вэ гэхээр одоо хуваараа бизнес эрхэлж байгаа хүн шиг чамайг бидийг зовоомааргүй байна гэж байгаа байхгүй. Чи Солонгосоос бараа захиалж аваад контейнерт авчаад каргонд хийгээл мөнгөний төлөөл Монгол руугаа явуулж байгаа маш олон хэрэглэгч нарыг харсан учраас би Монголд нь энэ агуулгын нээж өгөөд бараагийн би контейнерээр явуулаад компани контейнерээр явуулаад татврын төлбөрийг өөрсдөө төлөөд хэрэглэгч нартай хүргэх зүйтэй байна гэж бид нар ингэж бизнес эрхлэгч хэрэглэгч нар хайрлаж ажилдаг ийм компани юм аа. Тийм болохоор бүтээгдэхүүн гэдэг зүйл таны амжилтын гол түлхүүр шүү гэдгийг бас дахин хэлээд өнөөдөр лекцээ өндөрлөлөө шүү. Богинохон байсан бол уучлаарай манайхаа. За тэгээ бүтээгдэхүүнээ сайн хэрэглээрэй бүгдээрээ. Маркетингийн төлөвлөгөөг уг нь яг нэг тоогоор ярих гэсэн боловч би бас өөрөө нэг тийм төрлийн тоон дээр тулгуурлаж ярихдаа жаахан чадвар муу. Ер нь ойлгосноор хүмүүс ярьчихаар надад ч амар байдаг, хүмүүст ч амар байдаг санагдаа ярьчлаа шүү. Уучлаарай. Бэлтгэлгүй ороод зарим нэг зүйлийг буруу зүрээр ярьсан бол уучлаарай. Хичээл дуусла. Баярлалаа туулаа. Микрофон шийдээ. За баярлалаа. Өндөр гайхалтай байлаа тийм.